Арамын төргийн үзэгчтэй манай өнөөдрийн 30 асуулт 30 хариултны ярилцлага нэвтрүүлгээр өндөр настан дамданд оржийн шонхоогоо оролцож байна. Арамын төргийн. Арамын төргийн. Амьдрал ямар шүү вэ? Амьдрал ер нь зүгээр хөөхний тухайд болдож гоо. Болж гэнэ үү? Болж байна. Социализм үед амьдарч яснаа та өнөөдөр тэр үеийнхтэй харьцуулбал ямар байна? Муу байна. Муу байна. Яагаад тэр? Социализмын үед бид маш хангалттай зэлийн авч байсан. Тэр тусмаа энэ цэргийн хүмүүс. Цэргийн хүмүүс нэгдүгээрт. Хоёрдугаарт бол үн харьцангуй тогтвортой ер нь нэг 800-аас дээш төгрөгийн цалинтай хүмүүс бол тэгээд гэр бүлийн хүн мөндөр дайны 600-700 төгрөгийн цалинтай байх чинь маш хангалттай амьд. Шонхоогоо юм л да. Одоо мэдээж өнөөдөр таны үеийн насны 65-аас 65 тэгээд тэрнээс дээш үеийн насны ихэнх хүмүүс бол тэр хуучин систем бол илүү сайхан байсан. Тэр системд бол одоо амьдрал бас харьцангуй боломжийн амьдарч болдог байлаа гэж ярьдаг да. Шалтгаан юу вэ? Тэр зөвхөн хүний их анхаардаг байсан шүү дээ. Одоо анхаарахгүй нэг тогтоогүй хайцсан байна шүү дээ. Хайцсан байна. Таныг өөрсөн шалтгаан бол удахгүй магадгүй бүгд найрамдахаа уншуулад аавын сууж магадгүй болчиход байна. Хаанаас сонсоо? Ой энэ тэр чинь нууцсан биш шүү дээ. Шалтгаан юу вэ? Яагаад юу хийчихэд бүгд найрамдахаа уншуулахдаа тулчуу та? 2011 оны 11 дугаар сарын 22-ны 18 цаг, ер нь 19 цагт тулга гэж Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Монгол Ардын хувьсгал намын дарга энх хоёрын туслах залууг мөрдөн байцаах газар барьж явж шоронд хийсэн. За. Тэгэхээр шоронд юу аах өдөр чинь урдсан сэргийлэх одоо яадаг үстэй. Яадаг шорон биш л дээ тэр чинь. Шорон шүү дээ тэр чинь. За, шорон байхгүй тэр чинь. Тэгээ яасан гэхлээр тэр тулга их бэрх залтай нийслэлийн их олон өмч хөрөнгө залдиж авсан хүн гэж. Ердөлт. Тэгэхээр тулгатаа бол би ер нь хамаатан садангийн хүн. Би хуульч хүн. Тэгээ ер нь яагаад хууль ус тэр тусмаа ажил тарсан хойно хорсын явдалд нь л одоо би санаа зовж. Гэтэл Монгол Ардын хувьсгал намын дэргэдэх залуучуудын байгууллагын тэр бас удирдах зөвлөлийн гишүүн залуу. Тэгээд ерөөсө тулгыг хууль ус хордоо гэдэг шаардлагыг улсын мөрдөн байцаах газар тавьсан. Ийм л. Та тавьсан тэр шаардлага. Тэрээс буруу байна. Эхэлж би тавиагүй. Тэр залуучуудын шударга хуульчдын тэр эвслийнхэн тавьсан. Гэхдээ тийм шаардлага тавилаа гэж таныг одоо шүүхэд дуудаад шүүх ажиллагаа явуулах гэдэг юм уу? За тэрний яг хөглөр сүүлд нь бол мөрдөн байцаах газрын үүдэн дээр 11 сарын 27-нд 28-ны үед би нэг мэдээлэл уншиж гараад дууссан. Ер нь тэр чанга яригчээр бол би тэр хуулийн юмыг би ярьдаг хуульч учраас. Тэгэхээр намайг их ашигласан барьсан хүн энэ жагсаал цуглааныг зохион байгуулад байгаа хүн гэж барьж яваад л одоо энэ ялдах дүгнэлтийн байна шийтгэн гэж байгаа шүү дээ намайг. Тэгээд шийтгэж таарах л багт. Би ч бас нэлээд чанга дугаараад талбай дээр чангагчраад үзсэн. Тэгээд нэг шалтгаан хэлэл таны тэр өмөрч хамгаалж байгаа тулгын одоо ерөнхийлөгч энэ хоёр нь засгийн газрын намайг барил хийсэн шүү дээ. Бас ялгаал байхгүй. Одоо таныг бас хийх л багт. Өөрөөр хэлбэл энд чинь хуулийн нийгэм чи байхгүй шүү дээ. Хэн эрх мэдэлтэй л дургуй өргөснийгаа барьж байгаа хийдэг болсон шүү дээ. Би таныг тэр жагсч чинь би бас очиж энэ одоо юу болж ийн үү гэж асуугаад бас нэгээр энэ үсэг энэ төр зурж ирсэнгүй энэ зүйтэй байна. Аюу толгоогоо өгөхгүй л гэсэн шүү дээ өөрөө. Зөв л дээ. Одоо бол тэгээд бүгдээр л аялгаа өгсөн буруу гэж дуурдаг болсон байна. Сонгуульд өгөхөд ирсэн болохоор ч тийм үү тийм ээ. 5 толгоог бас нэмээд өгөхгүй гэж. Бүрээдийн цус байна уу танд? Жон бүрээд аялгаагаар ирээд байх юм. Эдэмитгүй би чинь Баруун аймгийн хүн шүү дээ. Манай миний ээжийн тал бүрээдийн цустай болохоор би зүгээр зөвхөн ярих гэж асуулт. Баруун аймгийн аль аймгийн худа? Ховд аймаг. Аль сум ховд? Зэрэгсэн Ховд аймаг. Ерөнхийлөгчийн нутгийн хүн байна. Тэ элвгдэрч. Тэ манай Ховд аймгийн зэрэгсэн юм. Тэгээд одоо
ерөнхийлөгч маань одоо шудраг ерөнхийлөгч болно. Ард түмэнтэй одоо амь нэгтэй байна. Шүүхийн байгууллагыг шудраг болгоно гэж байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийлөгчдөр авахд яадаг вэ? Нутгийн дүүхүү одоо намаа ингэж хорих гээд байна энэ одоо буруу юм байна гэдэг юм уу? Юу болж байна? Орж яагаад болохгүй? Ой ийм хэмнээ төлөө. Улсын ерөнхийлөгч өгөөж тэр цаг завын барж өргөж 65 нас хүрчээд бүгд найрамдахаа уншуулаад сууна гэдэг чинь жоохон хайрын биш үү. Тэр тусмаа тань шиг ингээд насаараа Монгол улсынхаа төлөө хүчний байгууллага тэр тусмаа энэ өмнөхүүдийг харахад нийгмийг аюулаас хамгаалах яамд ажиллаж ийсэн гэж байна. Энэ зөвлөлтөд КГБ-гийн дэд сургуулийг Жижинский нэрмжит сургуулийг төгссөн ах яамны ажилтан одоо чекист хүн байна. Хошуу цалтай ямар цалтай? Дэд торнда. Тэгээд тэтгэвртэй гарчаа тэгээд одоо нэг арчилсан орон микрофон бариад юм дуурсныхаа төлөө сууж болох юм. Энэ чинь хамгийн харамсалтай байхгүй юу? Тэгээд ерөнхийлөгчдөө сан оролдоо. Гэхдээ бас таны хүлээгээд авах шүү дээ. Манай нутгийн ах хүү байна. Ховдын зэрэгсүм, ерөнхийлөгч бас зэрэгсүм. Ягаад ерөнхийлөгчдөр орж болдгоо. Гэхдээ би нэг сумыг байсан бол орно ах. За дүүхүү ингээд ахыг нь барьж авч хийх гэдэг шүү дээ. Яах вэ гэд ягаад болдгоо? Эсвэл ерөнхийлөгч гэдэг юм. Би үнэн үг галд шатаж усанд усахгүй шүү дээ. Тэгэлэр бүгд тэгж ярьдаг ч гэсэн өнөөдрийг хүртэл үннийг хэлсэн. Тэгэлэр хөрвөгдөл дуусчих. Шудраг байцгаая гэж гарч ирсэн ерөнхийлөгч чихэнд эн чинь одоохондоо очихгүй байгаа шүү дээ. Тэр юм чинь шудраг гэж миний бодлоор сайн шудраг байж чадахгүй байгаа. Бүр шудраг ус нөхдүүдийг хажуудаа татаал байгаа шүү дээ. Жишээлбэл за одоо магадгүй таныг одоо нэг шийтгэж байгаа дөрлөгч юу гэдэг нь те. Таны дээр авчирсан найрлагчид тэр зураг харуулахгүй юу? Би энэ урдын нэвтрүүлгүүдээр ярьж л байсан л да. Тэгээ бас нэг цагдаатай холбоотой асуудлаар. Цагдаа нарыг одоо за тэр зургууд бол ямар очтой зургууд вэ? Энэ гарч байгаа зургууд бол та нэг дөрлөгчтэй холбоотой энэ 21 дугаар хаалт байдаг. Ямар юм гэсэн. Энэ дөрлөг явыг чинь бол би мэдээ шүү дээ. Энэ чинь Ховд аймгийн Хөдөөжихөн техникум төгссөн хүүхэд шүү дээ. Малын нэмч тийм малын. Тэр бүгд мэднэ шүү дээ. Гэтэл энэ чинь одоо олигарх болчихсон ба шүү дээ. Өөрөө ярьж ирсэн биз дээ. Би одоо юм яриа хэрэггүй шүү. 3.9 тэрбум хөрөнгөтэй дөрлөж. Гаанаас олж яваа. Тэгээ би ч бас асуугаал байгаа нь гайхчлаа. Тэгэхээр энэ ямар өчигтэй зургуу гэхлээр би энэ 21 дугаар Сонго хайрхан дүүргийн 21 дугаар хараалд амьдардаг байхгүй юу? Тэр орон сууцнд. За. Одоо чинь юу шүү дээ. 21 дугаар харааллах мэддээ шүү дээ. Дөрлөг явын энэ одоо дэлгүүр вар тэр нэг дүүнер мөнөр амьдардаг ийм хоёр давхар байш шүү дээ. Өдөр шөнөгүй арих цаар шүү дээ. Монгол олж явал бүгдийг хийдэг болсон цааш шүү дээ. Бүгд л зарж л дээ. Энэ чинь өөрснөө юу гэж гарч ирсэн гэхлээр ардчилч нь ерөөсөө өмч хөрөнгө гэж гарч ирсэн улс юм шүү дээ. Энэ утгагүй шүү дээ. Яг ардчил нэрийн доор л энэ 75 жилд таны үеийн бидний эцгийн үеийн бүтээсэн бүх том объектуудыг хөвчлээд хувьдаа бол луурдал дууслаа шүү дээ. Энэ чинь бүр та би танай нэвтрүүлгийг анхаартай үздэг. Та чинь тэр туслан усланд бол маш олон байшинтай гэж ярьж ирсэн шүү дээ. Шарга мөртөд байдаг дөрлөж үеийн 7 байр гэдэг. Энд бол 7 биш 8 байна 9 болсон байгаа бүр том ашиг. Энэ 21 дугаар харуулч нь энэ нас гадна нөгөө Эрдэнэтээс 88 800 мянга жилийн нэг юм. 800 мянган долларыг их мундаг 8 хийсэн гэж авцсан. Тэгээ Эрдэнэтээс тэр шалгагдаад элдв долларын бодох чинь их үнэтэй гар утсан. Их үнэтэй машин хоёр өгөөгүй гэж байгаа шүү дээ. Бас ингэ нөгөө талаас нь ярил л да. Тэгвэл энэ 22 жил бүгд л идчихэж байгаа шүү дээ. Таны хамгаалаад тэр тулгын одоо тулгч ерөнхийлөгчийн хоёрын юу гэж байлаа? Шадар туслах. Гэхдээ энэ хоёр гэдэг хүний ч одоо бүр хангалттай эцсэн гэл ярьсан биз дээ. Авилгалын загалмайлсан эцэг нь бол энэ хоёр юм байгаамаа. Улсаас баян ерөнхийлөгч болцсон гэж яриад байдаг. Хамгийн шударга ажиллаж байгаа хүн нь л ерөөсөө тэгэл сансаац тэгдэж тийм биш үү? За. Би тэр хүний хөрөнгө мөнгийг бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхдээ улсын ерөнхийлөгч байсан хүн нэг ганц монголох
шалгалтай байж яагаад болдгоо. Энэ хоёрт Монгол байтгай байгаа л гэдэг. Монгол байтгай байгаа. Огт сонирхаагүй. Гэхдээ би бол санахтай би бол аль алинд нь одоо бас нэлийн критически хандж байгаа. Энэ хоёрт нь ч тэр багванч тэр очир баттанд ч тэр тэгвэл телевиз үзэгчд гайх штэ. Энд ч одоо энэ хоёрын телевизм энэ хоёрыг хамгаалаад байна. Үгүй тэр энэ хоёрыг шалгах ёстой гэж бид хэлээд байгаа байхгүй. Тэрнээс зүгээр нэг жирийн нэг авилга авсан цагдаа магдаа энэ шимчээр оролдох биш. Нэг сумын дарга багийн даргаар оролдох биш. Тэр үтэл аймгийн засаг дарга бол ерөнхийлөгч байсан үнийг 40 хүмүүс штэ. Хамгийн түрүүн ерөнхийлөгчөөс шалгаад эхлэх хэрэгтэй байхгүй. Одоо би бодож байгаа хэрэг танай нутгийн тэрхүү буюу ерөнхийлөгч Илбэг Дорж маань үнэхээр тийм шодрог ерөнхийлөгч гэж байгаа бол хамгийн түрүү энэ хоёрыг шалгаад эхлэх хэрэгтэй байхгүй. Үнэхээр шалгаадах л да. Тэрнээс заавал би энэ хоёрыг ловчин гэж яадаг юм уу эсвэл арт түмний хөрөнгийг эцсэн гэж би хэлээгүй. Шалгаадах. Гарч ийн үү гарахгүй байна уу гэдэг. Гарахгүй бол гарахгүй нэ гэдэг арт түмэнд ойлголч. Гарч байгаа юм бол энэ хуулийн дагуу ямар арга хэмжээ авах хэрэгтэй. Гэтэл тиймийг л хийхгүй л байгаа. Тэгээд яаж яахаар би сүүлийн үед хараад байхаар талбай дээр жагсдаг байсан ингээд тань шиг юм уу начиг улсуудыг л одоо Илбэг Дорж ерөнхийлөгч Дарилэг Жаваар дамжуулаад нэг хуулийн заалт хэрэгжилж байгаа амын барих гээд оролдоод байна гэж би бодоод байгаа юм л. Тэний нэг жишээ нь та хиний амыг жагсдаг хүмүүсийн амыг үнэн яг үнэн хэллээ. Энэ хоёр дараг бол хэлээд байгаа шүү дээ. Монгол Ардын хувьсгалт намын гишүүдтэй хэлсэн шүү дээ. Би алдаа гаргасан. Оноо надад байсан. Тэгтээ одоо би ойлголоо. Шалгуулъя. Бүгд шалгуулъя. Бүгдээрээ шалгуулъя гэсэн шүү дээ. Энэ чиг онгойтой юм шүү дээ. Ийгээр нь би шалгуулъя гэхээр Илбэг Доржны яагаад шалгахгүй? Илбэг Дорж явах одоо Дарилэг Жав яагаад шалгахгүй? Тэр чинь вэ шүү дээ. Цаана бас бүх юм гараад ирнэ гэж бодод байна шүү дээ. Чи ард түмэн харж ирс зүгээр захын 21 дугаар хороолд л одоо ингээд би хэлж штт. Тэгэхээр энэ чинь вэ штт. Би энийхээ муу мухаг дэлгээд ирсэн гэж юу? Гүй энэ чинь бүр өчнөө юм гараал чи би бол болно штт. Чи нэлдэ бүгдээр л идчихсэн. Би чи бүгд штт. Яадаг. Гүчиж гисэн идэн штт. Үгүй би идэхгүй. Би идэхгүй. Яагаад? Идэхгүйсэн бол тэр идэх хугацаа надад 8 жил хангалттай байсан. Хэн нэгнийх нь энэ хоёр ерөнхийлөгч асны ярьжсэн чи бөксөнд болоогод би аль нэг намд нь ороод авилгалыг аваад гэдэг юм уу. За нэг сүртэй авилга явах нэг машин байшаа аваад бусад олон иргэний хөдөлгөөний тэргүүнүүдтэй адилхан амьдрал супер дэвшлэлээ явуучих болох байсан. Би тэргүй л дээ. Тэгвэл тийм болохоор би 8 жил ажиллагаа одоо явж байна те. Ерөөсөө энэ ч нэ ганц манай Монголд байгаа юм биш. Ерөөсөө бүр айл 30 хэдэн оноос биш үү? Өстө монголчуудын нөгөө ноётой уралцуул толгойг нохоотой уралцуул харамаагүй. Тэгэхээр Сталин бол наадхуудаа айлга. Айхгүй буучгал гэж хэлсэн шүү дээ. Одоо биднийг бол энэ айлгах л гэж байгаа байхгүй. Таны хэлдэг яг тэр амын таглах л гэж байгаа байхгүй. Би амаа таглуулахгүй шүү дээ. 10 хэзээ болно гэлээ шүүхрэл 17 гэсэн үү? 8 шүүхрэл өчигдөр шүүхрэл болсон. Хойшлогдсон. 10 хоногийн дараа шүүхрэл болоод таны хийх бол яах вэ? Нэг зүйлэнгийн тийм байхгүй шүү дээ. 245 нэг гэж байгаа. Тэр мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад очруулсан гэж байгаа. Тийм байхгүй шүү дээ. Таныг одоо шалгаад үзэхэд та улсад ажилласан 30 илүү жилийн хугацаанд улсаас нэг жоох юм буруу замаар харманд байсан юм байгаа юу? Юу гэдэг юм бэ тэр чинь тэр тусман аюулаас хамгаалах байгууллага бид чинь нэг төлөөлөгч ахлах төлөөлөгч бид цэдингээл авах шүү дээ. Өөр тийм чинь бид чинь ямар аж ахуй эрхлэх нууц биш бол та аюулаас хамгаалах буюу одоо бидний хууль нах яамд яг ямар ажил хийжсэн хэлж болох байх. Та хариулахгүй болно шүү дээ. Гүйцэтгэх ажилтан гэдгийг. Гүйцэтгэх ажилтан. Сүүлийн үед хүмүүс ярьж илээ шүү би. КГБ-ийн сургууль төгссөн би тагнуулч хүн гэж. Тэг ярьж үлээ. Тэр таны энэ дээр бол КГБ-ийн сургууль высшую школу гэдээ байж лээ л да. Энд дээр бол янз бүрийн илмнүүд байна, сонирхолтой юм. Тэгэхээр тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан. Тэгэхээр тэр бол сөрөг тагнуул гэж ярьдаг юм. Тэгэхээр би сөрөг тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан. Улс орныхаа аюулгүй байдлыг хамгаалж байсан. Тэр нуугаад байх юм байхгүй шүү. Тэр үед л өөрөөр та улсаас бол мөнгө идэх тийм боломж байгаагүй. Юу ч байхгүй. Ямар байшин та байшин амьдрах хашаанд амьдрдаг. Одоо юу? Тэ. Хоёр өрөө байранд. Улсаас авсан байр уу? Улсаас байхгүй би чинь манай нийгмийн аюулаас хамгаалах ямыг чинь үндсэндээ татан болгосон шүү дээ.
Тэгсэн. Тий. Дараа нь улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар гэж байсан. За 90 он болонгот бол биднийг орон тойгон цомготоход энэ КГБ-гийн сургуульд төгссөн хүмүүсийг энэ нийслэлийн цагдаагийн газрууд хуваарлж өгсөн шүү дээ. Тэгээ би чинь энэ цагдаагийн хилтэст эрүүгийн хэргийг эрийн сурвалжлах албаны ахлах төлөөлөгч гэдэг юм хийж байна. Дараа нь бол энэ зөвлөлтийн барилгын 3 дугаар дээрээс төв шүү дээ. Энэ бүхэн ойролцоо байсан. Тэнд би цагдаагийн группын дараагаар ажилласан. Тэгээд Орос ах нар над 3 өрөө байр өгсөн шүү дээ. Би Орос ах нарт маш их баярлж явдаг. Ах нь жоохон улсад танд өгсөн байгаа шүү тэр баярыг. Тэр чинь ах нарын мэдээд байсан шүү дээ. Цалин хэд авч байгаа даа. Цалин нь юу одоо тэтгэр. Одоо би энэ 5 сарын 1-нд 23% нэмэгдэхлээр 410 мянган төгрөг авах юм байна л. 410. Одоо бол 300 хэддэг авч байгаа. 340 юм байна уу? Болж гин үү? Амьдралд бол хөгшин нэг 330-40 юм авчин. Би тэгс нийлээд ерөөсөө одоо болж байгаа шүү дээ. Болж байгаа. Хүүхдүүд бол тусдаа. Хүүхдүүд тусдаа хуваараа ялжуулын бэрхэлчин нэг ирэх ачта тэр одоо 9 сар дугаар өнгөлөгчөн юм ихта бит хоёрын тухайд бол одоо болж байна. Та хуучин ах ямд ажиллаж ирсэн хүн байна уу? Сагдад тодорхой хэмжээнд ажилласан гэж байна. 7 сарын 1-ний үйл явдлыг та юу гэдэг өгөндөг вэ? Энэ хэн буруутай хэн хариуцлах хүлээх ёстой юм бэ? 7 сарын 1-ний үйл явдал чинь бол ер нь одоо улсын их хурлын гишүүн Инкват хамгийн өндөр албан тушаалтнуудаас нэг хэлье. Инкват. Монгол улсын өнөөгийн ерөнхийлөгч миний нутаг илбэгд орж ичим урчлан хилээд байсан шүү дээ. Юу гэж? Юу гэж? Сосовсын шүү. Шудраг сонгуулийн явуулаагүй шүү. Тэгээд 7 сарын 30-нд элбэгд орж ардсан намын дарга бий гэж талбай тойруулж баахан хүмүүс жагсч тагссан шүү дээ. Дараа нь Магна Батцандан нараваха хашгирал тэгэл орон Монгол Ардын хувьсгалт намын байр шатсан шүү дээ. Би 7 сарын 1-нд Улаанбаатар тэр байсансан бол адилхан жагсаал явах байсан. Би дархан бид тэр жагсаж ирсэн. Буутчихсан бол яаж юм. Говьзаа яаж ирэх юм мэдэхгүй л дээ. Гэтэ би буутах нь гэж яагаад би дугаар суухгүй л дээ. Буруу нь хэм бэ? 7 сарын 1-нд шалтгаан гэж би нэг юм бэ. Тэрнээс хүн нэг 7 сарын 1-ний өдөр нэг хэдэн хүн орилол хүнийг тэр олон хүнийг цуглуулчаагүй байлгүй дээ. Буруу нь байна шүү дээ. Сонгуулийн тэр хуудсыг буруу тоосон байхгүй юу? Түүнд бухимдсан шүү дээ. Хэн буруу тоосон? Хаан ерөөсөө тэр сонгуулийн хороонд ажиллаж байгаа тэр айл нь ардчсан намч тэр Монгол Ардын хувьсгалт намын тэр сонгуулийн тоолгын комиссийн буруу тоосон шүү дээ. Одоо Монгол Ардын хувьсгалт нам энэ ард түмний их хурлда хийж байгаа хүмүүсийн тэр тавьж байгаа уриалгыг хүлээж авч байгаа шүү дээ. Бид 2008 оны сонгуулийн хуудас сонгуулийн ерөнхий хороонд байгаа шүү дээ одоо лацтай. Түүнийг одоо тоолъё гэж байна шүү дээ. Тэгээ ард түмэн дэлгээд өгье. Дахиад ийм гутамшигтай муухай битээ гараасаа гэж ард түмэнд анхааруулж өгье гэж Монгол Ардын хувьсгалт нам ийм зорилт төвшүүлж байгаа шүү дээ. Одоо ингээд та нар 5 хүн шүүгээр арах юм байна. Тэгнь. Ямар шүү байдал прогноз ямар байна? Гарах нь зүгээр тэгсээгээд нэг торгуулж мургуулад гарахаар байна уу? Дийлэх юм уу? Эсвэл суухаар байна уу? Гүй энэ чинь юу шүү дээ. Өөрөөр тулг гэдэг хүнийг одоо энэ хоёрын туслах байсан тулг гэдэг хүнийг барьсныг эсэргүүцэж агссан. Гэвч та хэдий яаж ам? Энэ чинь захиалгахта яллах дүгнэлт шүү дээ. За. Үнэ. Тэгээд энэ чинь ингэж байгаа байхгүй юу? Хохирогч нь хэн байна уу гэхээр нийслэлийн прокурорын хамгийн газрын дарга Чулуунбаатар гэдэг хүн байна шүү дээ. Ил Чулуунбаатар. Яаж хохирсон? Амгалан тайван байдлыг минь алдагдуулав гэж. Ард түмэн шаардлага тавьж шүү дээ бид. Хууль бусны ёсны арга хэмжээ авсангүй. Хүний хэлсээр хориг та амгалан байдлыг яаж алдагдуулсан юм?
Гэхдээ энэ чинь би чинь энэ нийгмийг сонгоод тийм биш шүү дээ. Хаалгуудын нүдэд бол ойлгож. Энэ чинь байна шүү дээ. Энэ чинь тагнуулын байгууллагад би чинь ганцхан байгууллагад ажилласан байхгүй юу? Тагнуулын байгууллагад 30 жил ажиллачаад би чинь гიშгсэн мөр хэлсэн үгэн би чинь ингэж одоо бичдэг байхгүй юу? Мөн үү? Тэгэхэд энэ хэлээ л дээ. Жишээлбэл 12 дугаар сарын 21-нд 12:55-д улсын прокурорын үүдэнд очиж зорилгож яваас сарын өмнө өгсөн бичгийн хариу нэхвүүл гэж шүү дээ. За тэгэд энэ үчлэл байна шүү дээ. Тэгэхэд өргөдөл гомдлын тухай хууль байна шүү дээ. Хиний ч өргөдлийг хүлээж авах ёстой шүү дээ. Хариу өгөхгүй шүү дээ. Бид ерөөсөө хариугаа нэхэл улсын прокурор, нийслэлийн прокурор хууль зүйн яамны үүдэн дээр ажиллаа хийж чаддгүй бол огцрол гэж барихэрсэн шүү дээ. Хаалгуудын нэвчсэн үү? Огтгүй. Хүний энэ чинь маш их инээдэмтэй хэрэг байхгүй. Одоогийн хүний ойлголтоор энэ ирэх байгаа нөхдүүдийн 76 бол юу гэдгийг хуулиндаа өөрчлөлт оруулж болно шүү дээ. За нүдэндээ жилдээ халдсан 64-өөс дээш нөхдүүд, насны нөхдүүд тэгвэл хууль зөрчсөн болно гэдэг хуулинд заалт оруулаад тэнийг хийчих болно шүү дээ. Бараг л бодохгүй. Үгүй чадна шүү дээ. Наринд тулах юм болов шүү дээ. Улсын дээд шүүхийн тайлбар байдгийг. За 60-аас дээш насны хүнийг баривчилж болохгүй. Болохгүй шүү дээ. Тэд тэгээд мэддгүй юм гэж бодож байгаа шүү дээ. Таны баригчлаад хийчихвэл бүр ерөнхийлөгчийн рейтинг өсөх юм шүү. Манай ерөнхийлөгч мундаг шодрог байна. Нутгийнхаа ахыг хүртэл одоо ингээд шорон дэвтэн ерөнхийлөгч дуурсангүй гэдэг юм уу? Хамгаалсангүй ч гэдэг юм. Энэ чинь бол тэр ерөнхийлөгчд хүрээд байх асуудал биш. Уг нь тийм л дээ. Ерөөсөө байна шүү дээ. Энийний чинь галыг санаата зориуд асаасан хүчийн прокурор сагсаа байхгүй. Энэ чинь яг үнцэн ажиллаа хийж байгаа юм цаанаас үүрэг даалгавраар хийх юм. Одоогийн хүмүүсийн ярьж байгаагаар бол ерөөсөө энэ дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу асуудлыг химлэр баг гаргаад энэ тэрэг л яриад байна шүү дээ. Та энэ талаар юу гэж бодож байгаа? Хууль зүйн дотоод яам гэж яриад байна. Хууль зүйн сайд нэмд орж саяхан мэдээлээ шүү дээ. Асуудал саард ордонд ялын төлөвлөгөө хийж байна. Цагдаагийн дөрвөн даргаыг шийдэх. За. Эсвэл прокурорын өрөөнд асуудал шийдэгч байна. Тэр Монгол ардын хувьсгалт нам гэж тэр тулг гэж оролдоод байгаа тавыг шийдэх. Одоо Монголын хууль ингэж шавхаа болсон байна шүү дээ. Өөр үе чи юм л байсан шүү дээ. Одоо элүүд орж явж ялгаагүй л байна. Гүй энэ чинь байна шүү дээ Арслан. Энэ чинь ерөөсөө эдэн сонсоогүй байхад энэ нэг сагсаа дайны нэг ийм дундхан тушаалын юмнууд байна шүү дээ. Маш их мундаг хүн болж очиж баахан танилцуулга өгд юм байл шүү дээ. Тэр Арслан гэдэг дурак болохгүй байна. Мөн үү? Тэр Шонхоо гэдэг дурак тэр хөгшин болохгүй байна. За дараагаа ерөнхий прокуророо. Тэгээд энэ харалда энэ гомдол тавьж байгаа улсыг нийслэлийн прокурорын тамгын газрын хэлтсийн дарга Чулуунбаатар, Мөрдөн байцаах газрын тамгын хэлтсийн дарга Дэд Хуранда Батсуур, нийслэлийн прокурорын газрын прокурор Мөнх Баатар. Энэ чинь юу хохирогч байдсан бэ? Энэ чинь бүх прокурорын дарга нар. Гэтэл Батсуурыг хараа. Одоо Хурандаа зол шагнуулаад Сонгой хайрхан дүүргийн хэлцийн дарга боллоо шүү дээ цагдаагийн. Энэ хилмигдүүлэгч. Ийм одоо ялдарсан юмнууд цэргийн Хурандаа цол зүгээд ингээд явж шүү дээ. Тэгээд энэ юу н хохирсон. Гэтэл энэ чинь шүү дээ гэрчхүү шүүхрэл байхгүй юу? 60-70 хүн жагслаа гэдэг энэ бичээд байгаа шүү дээ. Гэтэл энэ 60-70 хүнээс чи яагаад энэ 1-2 гэрч байж болдгоо? Яагаад асуудаггүй? Ийм завхарсан хууль ийм ялын тогтоол гэж байдгүй байхгүй юу? Тэгэхээр энэ чинь ерөөсөө зүгээр энэ чинь олон улсын хүний эрхийн 1966 оны фактын 19-2-т жагсаал цуглаан хийхэд хил хязгаар байхгүй шүү Арслан. Тэгжил ярьдаг л бид Канадын
засгийн газрын үүдэн дээр очиод Арслан Шонхоо хоёр чанга ярагчаар бархирч болно шүү дээ. Оюу толгоогоос савраа тат гэж. Ийм л байхгүй. Та өнөөдөр ингээд 65 насны өндөрлөгөөс эргээд нэг амьдралаа харлаа. Өнөөдөр маргааш шинээр эхэлж болох бол та ямар байгууллагад орж яаж ажиллаж амьдрах вэ? Юу хийх вэ? Хэн? Та. Би юу? Маргааш дөнгөж 20 настай залуу болоод амьдрал төлөө тавьж. Юу хийх вэ? Мэдээж хүн алдсан юм зөндөл байдаг эргээд санахад. Би тэрийг гараа нэг буруу хийчихэж ингэж хийх байсан маа гэж. Би эхний ээлжинд хэл сайн сурна. Хэл. Англи хэл. Орос хэл. Тэгээд эцэг ихэ зовоохгүй нэг хэсэгт гадаад гарна. Монголчууд одоо зөндөл гадаадд гарч амьдрна. Энэ Монголд ийм ардчлалыг ингэж дарангуул болгосон энэ Монгол оронд амьдрахгүй. Арчил гэж юм байдаг юм. Юу ч байхгүй шүү дээ. Черчил хэлсэн шүү дээ. Ардчил гэж шал дэмий. Зүгээр сонгуул одоо хамгийн энэ ардчлалын үнэтэй юм сонгуул. Сонгуул үгүй. Одоо сонгуулийн лоо үрдчихдэг болсон шүү дээ. Аль аль нь л ерөөсөө. Энд чинь бид ард түмэн бид чи анхаараагүй явсан ба шүү дээ. Одоо ерөөсөө харин одоо ингэ сонгуул ирнэ болохгүй хаа гэж бодож. Энэ хоёрын одоо ерөнхийлөгч асан энэ хоёрын шадар зөвлөх тулгын хамаатан гэлээ. Тулгыг та барьсны нөмөрч буруу шааж жагсаал хийж байгаа юм байна. Тэрнээсээ болоод магадгүй бүгд нарийн туншуулахаа хүрчжээ. Энэ хоёр гэдэг үнтэй та нуулж үзсэн үү? Хувийн үед. Монгол Ардын хувьсгал намын онц их хуралдснаас хойш бол хэдэн удаа уулзсан. Би чинь бас улсын дээд шүүхэд 2010 оны 12 дугаар сарын 7-нд Монгол Ардын хувьсгалт нам гэдэг нам байх ёстой. Гэж өргөдөл ивсэн тавар шүү. Тэгэхээр улсын дээд шүүх ингэж хариу өгсөн шүү. Монгол Ардын хувьсгалт нам нэртэй нам улсын бүртгэлд байхгүй. За. Монгол Ардын хувьсгалт намыг улсын дээд шүүхт бүртгүүлэх хүсэлт ирээгүй болно. Онц их хуралдуулаад намаа бүртгүүлээ. Монгол Ардын нам гэж нэрэн өөрчилсөн ууг нь нэрээ сэргээснийг бус нэрэн өөрчилсөн байдлыг улсын бүртгэлд бүртгэсэн. Ингээд ман намын хэдэн баячууд ингээд мөнгөтэй юмнууд тасраад алга болсон байхгүй. Тэгээд бид намаа авсан. Одоо бид улсын өмч хөрөнгийг тоолно. Манай намын мөрийн хөтөлбөрт байгаа. Хэн яаж идэж юу гэдгийг тоолно. Тэгээд эдэнд өндөр хэмжээний татвар тавина юм биш үү Арслан? Та нэг зэрэг ховдын зэрэг сумын гэсэн болохоор нэг юм асууя л да. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг хэсэг баган одоогийн ерөнхийлөгч Элбэг Доржийн эсрэг янз бүрийн гарч ирсэн л дээ. Элбэг Дорж юу гэдгийг Шинжаанаас гарч ирсэн одоо баг хятад хэлсэн мэлийц тийм хүм ярьж ирсэн. Та нутгийн хүний хувьд энэ талаар юу мэдэх вэ? Худлаа 100 яриа байсан. Мэдээж тийм л байсан байх гэж би бодож байна. Үнэн байсан бол араа ерөнхийлөгчөөр сонгогдохгүй байх байсан баг. Тэр Монгол гэж одоо Элбэг Доржийн өвөг эцэг нь яг Монгол хүн байсан юм уу? Монгол гэдэг нэртэй хүн байсан гэж бичдэг шүү дээ санаа хэлээр гарахтаа. Энэ талаар таар нь юу мэдэх вэ? Үнэхээр тэр нэг хятад хүн байсан юм уу? Яаж орч ирсэн тэр Захаа гэдэг хүнийг? Үнэхээр тэр Монгол гэдэг хүн Захаа гэдэг хүнийг буюу одоо Элбэг Доржийн эцгийг дагуулад орж ирсэн тийм хүн байсан юм уу? Тэр хүний хүүхэд мүү юм уу? Энэ талаар та мэдэх үү ер нь? Гүйлэгч би ажил төрлийн шугамар хамгийн түрүүн Ховд аймгийн нийгмийн аюулгүй хамгаалах хэлтсэд би ажиллаж байсан хүн. Тэгээд хамгийн түрүүн одоо энэ нийгмийн аюулгүй хамгаалах яамд энэ хүний талаар энэ удам судар нь ямар ухаантай юм бэ? Судлаад ирүүлээч гэж өөргийг биелүүлсэн хүн биш шүү дээ. Зэрэгтэй биш. Яг ажил төрлийн шугамар. Ер нь гарал үүслийн авал үзэх юм бол өвөг эцэг нь Монгол гэдэг нэртэй хүн байсан. 1931-32 оны үед Шинжааны хар шарын нутгаас орж ирсэн
хар шарын торгууд юм шиг байлаа. Тэгээ Сахиагваг ээж хонин хүүгийн манайхан саахалт айл байсан. Манай аав Монгол Ардын хувьсгал намын гишүүн, Сахиагваг Монгол Ардын хувьсгал намын гишүүн хамтдаа хуралдаа явдаг. Маш сайн мэднэ. Илвэг дөржийг бол яахан хөөхт би мэдэхгүй. Хоёр ахын тань. За манай нэвтрүүлэг ер нь дуусах цаг болчихлоо. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт одоо хууч нарны нийгмийн аюулаас хамгаалах яамны одоогийн тагнуулын төв газарт ажиллаж исэн. Насаараа нах ямд ажиллаж исэн Дамжин доржийн шонхоогоо оролцлоо. Энэ нэвтрүүлэг маргааш 9 цаг 30 минутаас давтан өглөө танд ингээд сүүлийн 30 секунд бэлдээ да. Монголын ард түмэн ухаантай гэдгийг би бүр юус мэднэ. Тэгтээ манай монголчууд одоо нэг л юм байна. Ингээд хин нэгэн дуурайд одоо ингээд таач гэсэн жигссэн тийм ээ. Дэмждэггүй. Телевизийнхаа урд хэрэлдээд байдаг. Тэгчихэд ингээд ялаад гараад ирэхлээр би тэгсэн, би ярьж ирсэн, би ингэж ирсэн гэдэг. Одоо 2012 он бол маш хариуцлагатай он. Миний ард түмэн, Монголын ард түмэн ерөөсөө сонгуулийг л хариуцлагатай өгье. Хүнд нь өгье. За баярлалаа. Баярлалаа.